Хөнгөн дасгалууд нь сэтгэлийн хямралыг амгаахад тусалдаг. Сэтгэлийн хямрал нь бие махбод болон оюун санааны аль алинд нь нөлөөлдөг. Гэхдээ судлаачид дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй байх нь сэтгэлийн хямралын шинж тэмдгүүдийг арилгахад тусалдаг болохыг тогтоожээ. Дасгал хөдөлгөөн нь сэтгцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Судалгааны үр дүнд өндөр эрчимтэй бүжиг, аэробикийн дасгалаас илүү йог хийх, тайван алхах зэрэг нь сэтгэлийн хямралыг бууруулж байгааг тогтоожээ. Массачусетсийн ерөнхий эмнэлгийн судлаачид 7 хоногт 4 цагийн турш хөнгөн дасгал хийх нь сэтгэлийн хямралд орох магадлалыг 17%-аар бууруулна гэжээ. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь сэтгэлийн хямралд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэхийн тулд судлаачид харилцагч эмнэлгүүдээс өвчтний мэдээллийг авч Partners Healthcare биобанк хөтөлбөрт хамрагдсан 8,000 өвчтний геномик болон электрон эрүүл мэндийн бүртгэлийг цуглуулсан байна. Мөн судалгаанд хамрагдаж буй оролцогчид цусны дээж өгч биеийн тамирын дасгалын талаарх асуултуудыг багтаасан товч асуудлыг бүгэлжээ. Судлаачид сэтгэлийн хямралд орох эрсдэл өндөртэй хүмүүс 2 жилийн дотор онцлогдох магадлалтай хэмээн үзэж байв. Гэвч идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байсан хүмүүст сэтгэлийн хямралын шинж тэмдэг илрээгүй ажээ. Сэтгэлийн хямрал нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал бөгөөд судалгаагаар биеийн тамирын дасгал нь үүний эсрэг хамгаалалтын нөлөө үзүүлэх нь тогтоогдсон гэж судалгааны дэд ахлагч Харвардын анагаахын сургуулийн сэтгцийн профессор Жордан Смолер хэлжээ. Та өмнө нь сэтгэлийн хямралд ороод эмчлэгдсэн ч бай хамаагүй. Дасгал нь сэтгэл санааг өөдрөг байлгах нэг арга юм. Смолер, та үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр 2 цагийн турш гүйх шаардлагагүй. Харин өдөрт хагас цаг зугаалж гадуур алхах нь өөрт давуу талыг бий болгож байгаа хэрэг гэжээ. Дасгал хөдөлгөөн хийхийн давуу талууд. Бие махбодын эрүүл сарвал байдал нь сэтгцийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс та өөрийн дуртай зүйлийг хийж хоббигоо хөгжүүлэх хэрэгтэй. Бүжгийн дугуйланд бүртгүүлж, фитнест явж, нийгмийн харилцаанд байнга оролцож байх нь сэтгцийн эрүүл мэндэд тустай байдаг. Усан цэлэх, алхах, дугуй унах, йог гэх мэт бага эрчимтэй дасгал нь сэтгэл санаанд нэн тустай. Тэрч байтугай шатаар өгсөх, уруудах, гэрийн ажил хийхэд хүртэл эерэг нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Дасгал нь тархинд аз жаргалын даавар гэж нэрлэгддэг эндорфин хэмээх нейрохимийн бодисуудыг ялгаруулж стрессийг тайлдаг байна. Дасгал хийх нь жин хасах, цусан дах сахарын хэмжээг зохицуулах зэрэг эрүүл мэндэд олон ач холбогдолтой бөгөөд зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулдаг байна.